Охид ариун бол төр ариун гэж үг байдаг. Гэвч манай нийгэмд өсвөр насны охид эмэгтэйчүүдийн бэлгийн боловсрол сулхан байгаагаас үүдэлтэй эрд бэлгийн харьцаанд орох, хүсээгүй жирэмслэлт халдварт өвчнөр өвдөх гэх мэт олон сөрөг асуудлууд үүсдэг. 10 жилийн хүүхдүүд маань хүртэл одоо ингээд жирэмслэх тэр тохиолдлоос болж амнасаа алдах, өөрийнхөө амийг хорлох гэх мэтлээ ингээд хүний сэтгэл өвтгөн маш хэцүү асуудлууд их гарч ийн л да. Өсвөр насны охидын одоо бэлгийн боловсролын талаарх тийм статистик тооцоо гарсан. Тэр нь илүү өндөр хувьтай. Залуучуудын хувьд бол бэлгийн замаар дамжих халдварын тархалт бол нийт өвчлөлийн бол 80% эзэлж байгаа. Өнөөдөр дэлхийн нийтэд тулгамдсан олон асуудлуудын дундаас өсвөр үе залуучуудын эрүүл мэнд, тэр дундаа нөхөн өрчгийн эрүүл мэнд, охидын боловсрол нэгэн хурцдмал төвшөнд хөндөгдөж байна. Дэлхийд дээр өдөрт 1 сая гаруй хүн бэлгийн замаар дамжих халдвар авч байна гэх харамсалтай мэдээлэл байдаг. Тэгвэл Монгол улсад нөхөн өрчгийн болон гэр бүл төлөвлөлтийн талаарх боловсрол хангалтгүй. Энэ талаар холбогдох байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын үр дүн харьцангуй тааруу байгаа нь жил ирэх тутам бэлгийн замаар дамжих халдвар төвчнөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаагаас харагдаж байна. За энэний жишээ нь бол нийт 2017 онд бэлгийн замаар дамжихын 317 тохиолдол илэрсэний 254 нь бол 15-аас 34 насны залуучуудын дунд бол эдгээр өвчл бол ихсэж байгаа. Хүүхдийн бас ингээ бие өвдөд ирж байгаа боловч тэр маань нөгөө хүүхдийн уг бие нэрвэл байсан боловч одоо нөгөө айлгой сонголт бэлгийн харилцаа гэдгийг ойлгохгүй мэдхгүйгээр зарим нь бол хүчрхийлэлд өртчихсэн ч байж байна. Зарим нь бол одоо нэг өөрийнхөө сонирхлоор юм эсвэл уруу таталтаар тиймэрхүү арга зам руу орчихдог. Үүнийгээ улбаалаад ямар хортой үр дагаврууд байдаг вэ? Эмэгтэй хүн одоо охин хүүхэд гэж ямар байх ёстой вэ гэдгээ бас ухамсарлаж чадахгүй. Энд чинь ерөөсөө тэр хүүхдүүдийн маань тархинд байгаа боловсролын хэмжээ олчж байгаа. Тиймээс дэлхийн Монгол угсаатан их үрсийн нийгэмлэгээс нарны охид төслийг санаачлан эхлүүлээд байна. Энэхүү төслийн зорилго нь өсвөр насны охид бүсгүйчүүдэд амьдралын үн цэнийг ухааруулan ойлгуулж, зөв бие хүн болгон төлөвшөхөд тусламж дэмжлэг үзүүлж, нөхөн үржихэн болон бэлгийн боловсрол олгон охид бүсгүйчүүдэд ирээдүйд итгэлтэйгээр алхахад бүх талын дэмжлэг үзүүлэх, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг олгох, ирээдүйн сайн ээжүүдийг бэлтгэх зорилготой төсөл юм а. Хүүхэд гэдэг маань өөрөө одоо нийгмийн баялаг, Монгол орны маань баялаг. Бидний одоо бас ирээдүйд болсон хүүхдүүдийнхаа төлөө бид нэр маш олон зүйлийг хийж хэрэгжүүлэх ёстой байдаг. Яг тийм бүр мэдээлэл сургалтаар үнэхээр ингээд дутчих байна. Яг уу хичээл орж байгаа ч гэсэн хичээлийн гадуур ийм хэрэгтэй мэдээлэлүүд маш хэрэгтэй байна гэсэн тийм саналууд зөндөө ирж ирсэн. Энэ нарны охид гэдэг энэ төслийг одоо надад хэрэгжснээр олон охтууд маань одоо амьдралын гараагаа аз жаргалтайгаар эхлэж мөн одоо цаашдаа одоо гайхамшигтай сайхан бүсгүйчүүд болж налахынхаа ирээдүй улмаар улс орныхоо ирээдүйд гар бие оролцсон ийм хүчрхэг мундаг бүсгүйчүүд болох ийм одоо алсын хараатай үр дүн бидний төслөөс бас хүлээж байгаа юм. Бие хүн хэмбэ гэдэг тэр боловсролыг хүн хамгийн сайн эндээ бас олж авах хэрэгтэй. Ер нь бол энэ бидний бодож байгаагаар бол геометрийн томьёо, айл бүрийн томьёоноос илүү үнэхээр энэ сэтгэл зүрхэндээ эмэгтэй хүн ямар байх ёстой вэ? Хүүхэд охиноос ирээдүйд сайн ээж болох, хүний сайн эхнэр болох гэдэг энэ маш том агуулга бүхий тэр томьёог бол энэ зүрх сэтгэлдээ суулгах ёстой гэж бид нар үзэж энэ төслөө боловсруулж байгаа. Одоо байгаа зураг нь болохоор нэлийн одоо хүүтэн тийм зүгээр юм тосон будгаар буутцсан. Тэгээд хүүхдүүд ороход баг ингээд юу ороод суугаад мэдээлэл авах мантай тэгээд одоо шууд орж ирээд одоо хичээлдээ сууж байгаа юм, дургүй хичээлдээ сууж байгаа юм шиг тэгээд буцаа гараа явдмаар тим хэмжээний тийм интерест одоо засалтай байсан. Тэгээд тэрийг болохоор илүү гэртэй байгаа юм шиг чөлөөтэй тэгээд тийм дулаахан орчныг бүрдүүлэе гэж бол зорилго байсан. Өсвөр насны хүүхдүүд тэр дундаа охтууд байгаа. Тэгэхээр ягаан өнгийг илүү өсвөр насны охтууд нь илүү дуртай байдаг. Тэгээд бас гэртэй байгаа юм шиг тийм дулаахан. Тэгээд дээрэс нь одоо тийм акустикийн одоо орчинг зөв бүрдүүлэх хэрэгтэй байсан. Тэр нь юу гэхээр одоо энэ дээр дороож хийгдсэн байгаа. Тэгээд модон материалууд хийгдсэн байгаа. Тэгээд
араасаа ингээд нэг танхимд сууж байгаа юм биш ингээд нэг юм үзэж байгаа юм шиг ингээд шатлаар дээшээгээ сууж одоо нэг тийм хөвгөлтэй те чөлөөтэй одоо тийш очиж ингээд гоё мэдээлэл авангаа ингээд гоё хоорондоо нэг тэгээ танилцж илүү тийм дотн харилцаа бүрдүүлээ. Тэгээд тэр хоорондоо багшаасаа эхэлтгүү хоорондоо нэг мэдээлэл солилцоод хаач мөг ингээд нэг нэгтэй яриад сууж болохоор тийм орчин бүрдүүлээ гэж зорьсон. За тэгээд бяцхан одоо хүүхдүүдэд зориулж ялангуяа ирээдүйд ээж болж байгаа октоодод зориулсан маш олон төрлийн сургалтууд болж байгаа. За энэ сургалтын үйл ажиллагаанууд эхэлсний дараах үр дүнг бас цаг тухай бүрд нь одоо алдалгүй төргөн шуурхаа одоо иргэн мэдээлж байх. Одоо ийм сайхан сургалтын үйл ажиллагаа энэ төслийн хүрээнд одоо хэрэгжинэ. Энэ нарны охид төсөл маань Монгол орон даяар одоо явж байгаа хамгийн анхных нь Налаа хотоос эхэлж байгаа учраас зэрэг налаагч та нар маань бас өргөнөөр одоо оролцож дэмжиж хүрээлээрэ гэж би бас та бүхнээсээ уриалмаар байна. Тэр хүүхдүүд өнөөдөр ирээдүйд Монгол улсад ямар хэрэгтэй бие хүн болж төлөвшөх үү, ямар хэрэгтэй одоо мундаг айлын гэр эзэгтэй айлын одоо сайн ээж болох гэл ингээд олон сайхан давуу талуудтай л да.